За өнөөдөр бид нар 1932 оны зэвсэг туслахын талаар үзэх нэ. Зүүнтнүүдийн алдаатай бодлого, үйл ажиллагааны уршигаар хөрөнгө мал, бурхан шүтэнэ хураалгаж, мал сүргээ нэгсэндээ хамтралжуулж, сэтгэл санааны хувьд айж балмагдсан, игдүүчид дургуутсан ард олны эсэргүүцэл янз бүрийн хэлбэрээр тухайн үед илрэн гарч исэн. Бүгд найрамдах Монгол ард улсын эдийн засаг, нийгмийн амьдрал гүн гүнзгий хямралд орох нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлах юм бол ард иргэд хэвийн аж төрөх боломжгүй болсноор нутгаа орхин хил даван дөрвөн нүүж эхэлсэн. 1930-аад оноос дөрөв хөдөлгөөн эхэлж 1932 оны дунд үе хүртэл үргэлжилж одоогийн Ховд, Баян Өлгий, Говь Алтай, Баян Онгор, Өвөр Хангай, Сүхбаатар, Дорн Говь, Дунд Говь, Дорнод, Өмнө Говь, Хөвсгөл зэрэг аймгийг хамарсан ийм үйл явдал байсан. Бүрэн бус мэдээгээр нийтдээ 4200 хүн хамрагдсны дотор лам ноёд төдийгүй нам эвлэлийн гишүүд төрийн хууль тогтоох байгууллагын төлөөллүүд ч гэсэн эдний дотор байсан гэж үздэг. Ард олны дотор бухимдал үүсч хөдөлгөөнд орсон энэ үед нам засгаас ангичлан ялгарлах бодлогоо хатуу баримталж байсан нь намтрын бодлогыг эсэргүүцэн зэвсэгт бослого гарах нэгсэндээ үндэс болсон. Зэвсэг барин тэмцэх явдал 1929 оноос эхэлж 1930 оны хавар нэлээд зохион байгуулалттай шинжтэй болж 600 гаруй хүн оролцсон бослого Чандман уулын аймагт тухайлах юм бол Улаан гом төгс буянтын хүрээнд энэ гарсныг цэргийн хүчээр дарж 33 лам 9 феодал 25 ардыг олны өмнө буудан хороож 40 гаруй хүнийг 10 жил хүртэл хойрох ялаар тухайн үед шийтгсэн мэдээ байдаг. Бослогыг удирдаж байсан тэргүүн жанжин хувилгаад ард олны дургуутсал тэмцэл хөдөлгөөнийг далимдуулан хуучны байгууллагыг дахин сэргээхийг ирмэлзэж исэн. Босогчдын дунд хөрөнгөө хураалгасан баячууд, шашин шүтэнэд оромжлуулсан сүсэгтэн нараас гадна нам эвлэлийн гишүүд, бүр захиргааны ажилтнууд улсын их хурал болон улсын бага хурлын гишүүд ч гэсэн байсан гэж үздэг. Тэгэхээр энэ бол нийгмийн бүхий л давхаргыг хамарсан ийм бослого тэмцэл байсан. Тэд замдаа тааруулсан сургууль, хоршоо, хамтралыг нэгсэндээ тонон дээрэмдэж, сүйтгэх, нутгийн төр захиргааны байгууллагын ажилтан, нам эвлэлийн гишүүдийг баривчилж, зөөбсаар тамлан хорох зэргээр ардын төрөөс өшөө хонцон авах шинжтэй болсон байж. Бослого хоромхон зураг хүчээ авч дөрвөд Ховд, Завхан, Говь Алтай, Өвөр Хангай, Ар Хангай, Хөвсгөл, Өмнө Говь аймгийг хамарсан. Засгийн газраас зэвсэг туслахыг дарах бүрэн эрх комиссийг байгуулж ажилуулан Монгол ардын хувьсгалт цэрэг дотоодыг хамгаалах газрын тусгай морьт хорооны хүчээр нэгсэндээ дарсан. Энэхүү бослогыг Монголын түүхчлэгт 1932 оны лам нарын бослого, хувьсгалын бослого, эсэргүү бослого гэж нэрийдэж байсан нь учир дутагдaltaй гэж үздэг. Орчин гэвэл энэ үйл явдал зөвхөн лам нар бус. Монголын нийгмийн бүхий л давхаргынхан оролцсон байждаг. Зарим судлаачид иргэний дайны шинж чанартай ч гэж үздэг. Зэвсэг туслах гарах болсон шалтгааныг аваад үзэх юм бол хувийн худалдааг хязгаарлаж, ардын аж ахуйн нэгсэндээ өмч хөрөнгийг ноёдын өмч хөрөнгөтэй адилтхан хураасан нь зэвсэг бослого гарах болсон нэг томоохон шалтгаан. Мөн түүнчлэн цаашлаад ард олныг хамтралд хүчээр албадан оруулсан. Лам нарыг хүчээр албадан хар болгож шашин шүтлгийг мөрдөж мөшгсөн зэрэг зарим тохиолдолд үндсэн хууль зөрчсөн зэрэг алдаа нуглаануудыг удирдах албан газрууд орон нутаг дахь түүний төлөөлөгчдөөс гаргаж ирсэн явдал маш их томдлох үзүүлсэн. Монгол улсад гарсан ард олны эсэргүүцэл ардын бослого нь зөвлөлт холбоот улсын бодлогыг механикаар хуулбарлсан. Бүр тодруулах юм бол коммунизмын үзэл санааг монголчууд хүлээж аваагүйгээс үүдэлтэй. Энэ үйл явдлын үр дүн зөвлөлт холбоот улсын зүгээс монголчуудад коммунизм байгуулахыг нэгсэндээ улаар нь тулгаж байснаас төрч
ухарсан сайшаалтай.